За сайн байцгаана уу бүгдээрээ. Та нар сая миний нэрийг сонссон баг. Намайг Амарчин гэдэг машины сэлбэгний нэртэй. Амарчин. Тэгээд яг хуу би энэ жил яасан хөөрхөн охинтой болсон болсон байгаа. Тэгээд та нар анзаарж байгаа бол би бас жоохон царай зүс таараа хүн байгаа. Манай эхнэрийн хамгийн том айдас над шиг царайтай охинтой болох гэсэн. За, stand up comedy төрлөөр орж ирж байгаа хоёр дахь тохиолдол. Тэгээд яг хуу ингээд анх ингээд дөнгөж манай эхнэрийн найзууд ингээд надтай танилцж байхад манай эхнэр л ингээд амар өрөвдөж хардаг байсан шүү дээ. Сайхан сэтгэлтэй залуу бах та. Авьяасан монголчууд дорж байгаа байна ингээд аятайгаа үс мүсээ зассан чи өсч их чарж ирсэн. За миний дуу тэгээд эрэгтэй хүний гутлан сайхан байвал болоо тоо. Тэгээд дэлхийд дахнаа бол манай Монгол гэд бас сайн мэддэг юм байла. Гадныхантай яриад ингээд хаанаас ирсэн гэхээр Монголиа гэх тэгэнгүүт бас төдийлэн сайн мэддэг байгаа байхгүй. Гадныхан бол амар юм байл шүү дээ. Ерөөсөө ингээд шууд төрсөн нутгаа хэлчихсэн байлээ. California, Sydney. Би яг тэрийг дөөрэй гэж бодож байгаа. Дараагийн удаа ингээд гадны нөхөр надаас хаанаас ирсэн гэх юм бол би шууд өвөр ханга аймаг тэгж хариулъя гэж бодож байгаа юм. Тэг гадныхан чи ингээ айгуу гоо ингээд юу яд юм байна л та ингээд нутгийнхаа талаар ингээд янз янзын юм ярьд юм байна. Тэ 1800-аад онд Bay Area, Алт олдоод Golden State гэж нэрлсэн. Би нутгийнхаа талаар ярих юм болтохгүй юм чи. Euro хожиртын шавар тиймэрхүү юм байлээ. Гэтэ ер нь бол ингээд би энэ шоу маа ингээд орж байгаа гэдэг ингээд айгүй сэтгэл доглож байгаа. Тэгээд нэг юм дээр жоохон сандрал байгаа юм л да. Тэрний юу гэхээр ингээд нэг л ажлын ярилцсан ингээд ард түмний өмнө орж байгаа юм шиг. Ягаад гэхээр би өөрөө ажлын ярилцсан дээр үнэн бүтлэх байхгүй. Яг байгаагаар яваад орчдөг. Хүмүүс ерөөсөө тийм биш юм бэлээ. Ажлын ярилцсан дээр бол ингээд шал өөр ингээд зүгээр ингээд улаан шоу ч юм уу ингээд шал хувраад шал ондоо хүн болоод орчд юм бэлээ шүү дээ. Ерөөсөө ингээд зүгээр ингээд ажлын ярилцсанд орж ирэнгүүтэл те намайг сэрүүлэг биш миний мөрөөдөл сэрээдэг гэл хэдэн нөхдөг. За миний дөө юу суул тал юу үлээ гэдэг бол альва зүйлийг хэд төгсөх гэдэг. Би яг байгаагаар байхгүй те. Юу хобби чөлөө цагаараа юу хийдгүү гэхэл улсаа хөгжүүлэх зарим гарууд чинь. Тэг компаниуд өөрсдөө айгүй сони юм асууд юм аа. Амарчаа чамайг ажилд авах ганц шалтгаан хэлээч. Ганц шалтгаан. Үгүй танах ч ажлын зар тавьсан байсан биз дээ. Тэр чинь нэг шалтгаан биш үү? Одоо тэгээ ингээд дараа хевсний компани маркетингийн менежерингийн мессер ингээд нэг тим асуулт сууж байгаа байхгүй амар төгс юм үлээгээд байгаа байхгүй. Би одоо юу гэж хариулах энэ би хүүхд тухасаа хевс рекламыг мөрөөддөг байсан. За баярлалаа бүгдээрээ. Намайг Амарчин гэдэг. Та эдгээр болон бусад авиаснуудын үзүүлбэрийг үзхийг хүсвэл Авиаслаг монголчууд шоуны YouTube сувагт нэгдээрэй. Онцгой бүтээлийг ойрын хос